Би оюуны наваас төрийн бас байгууллага удирдах зүйлийн дарга Алтан гэрэл гэж хүн байна. За манай төрийн бас байгууллага бол хүний эрх арчлал, хараат бус шүүхийг дэмжиж ажилладаг ийм 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бас байгууллага. За манай төрийн бас байгууллагаас энэ туулын хурдны замыг бол одоо үндсэн хууль заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, за байгаль орчны экологийн одоо тэнцвэр алдагдахаас сэргийлэх, хамгаалуулах энэ эрхийг зөрчиж гин гэж үзэж байгаа учраас нийтийн ашиг сонирхлыг төлөөлж захиргааны эрхийг шүүхэд захиргааны байгууллагыг одоо шүүхэд өгсөн байгаа гэдгээ нэгдүгээрт хэлье. За энэ ямар асуудалтай холбоотой яг энд яригдж байгаа асуудлууд бол дурддагж гин. Өөрөөр хэлбэл энэ захиргааны байгууллагууд за ялангуяа одоо бид нар эхний ээлжинд хариуцагчаар байгаль орчны одоо наривчсан нөлөөллийн үнэлгээг одоо баталсан мэргэжлийн зөвлөлийг хариуцагчаар эхлээд татсан байгаа. За энэ дээр одоо яагаад татсан бэ гэхээр сая бид нар зөндөө сонслоо. Маш олон үндслүүд бол одоо хууль зөрчиж байна. За энэ хууль зөрчиж байгаа учраас энэ одоо зөвлөлийн гаргасан нөлөөллийн үнэлгээг одоо баталсан шийдвэрийг бол хүчингү болох ёстой гэж үзэж байгаа. За энэний сацуу одоо захиргааны актыг төтгөлзүүлэх буюу одоо барилгын ажлын зөвшөөрөл өгсөн энэ одоо ажлыг бас бид нэр зогсоох ёстой гэж үзэж байгаа. Ийм хүсэлтэй бол цаашид захиргааны эрхийн шүүхт бол тавина гэж бодож байгаа. За энэ асуудал маш олон хууль зүйн талаас нь харах юм бол маш олон хууль зөрчигдсөн нь бол илт харагдаж байгаа. За үндсэн хуулиас ахуулаад саяны одоо миний дурдсан тэр хүний эрхтэй холбоотой заалт зөрчигдөж байна. Хоёрдугаарт бол манай үндсэн хууль бол доктортой хөгжлийн үзэл баримталтай үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бид нар байгаль орчны экологийн тэнцвэрээс хамгаалах иргэний мэдэх эрхийг хуульчилсан байгаа. Мөн одоо манай үндсэн хууль хүмүүнлэгийн зарчимтай буюу доктортой хөгжлийн үзэл баримталтай. Доктортой хөгжил гэсэн маань өөрөө альва одоо төрийн одоо ийм бүтээн байгуулалт альва төсөл заавал зөвхөн эдийн засгийн төдийгүй хүний эрх байгаль орчны нөлөөллийг заавал хамттан тэнцвэртэйгээр авч явах гэсэн ийм нэг үзэл санаатай. Нөгөө талаасаа зөвхөн орчин одоо энэ үеийн одоо иргэдэд хамаатай биш, ундны ус бол ирээдүйн үеийн бас одоо ирэх байгаа. Тийм учраас энэ усны хэрэглээ бол зөвхөн өнөөдрийн орчин цагийн нэг асуудал гэдгээр бол харж болохгүй гэдгээрээ доктортой хөгжлийн одоо үзэл баримталтай. Энэ үзэл баримтлалыг энэ туулын төслийн одоо зам бол зөрчиж байна гэж үзэж байгаа. За тийм учраас бид нар бас захиргааны хэргийг шүүхэд хандхаас гадна үндсэн хуулийн цэцэд усны тухай хуулийн одоо нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан цэцэд одоо хандхаар зэгч байгаа. За энэтэй холбоотойгоор би усны газрын дараагаас хоёр асуулт асуумаар байгаа. Нэгдүгээрт энэ ус бол одоо түрүүн бид нар ярьсан энэ Монгол улсын стратегийн одоо нөөц байгаа. Тэгээ энэ стратегийн нөөцийг хамгаалж байгаа гол хууль нь бол усны тухай хууль. Усны тухай хууль дотроо тэр усны одоо хамгаалтын бүс гэж байгаа. Энэ хамгаалтын бүсийг зохицуулж байгаа 22-ийн 2-1-т заасан энэ заалт буюу хоригдсан заалтыг ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хоригдсан заалтыг одоо парламент бол хүчингү болгоод өөрчлөөд за энэ одоо туулын хурдны зам барих энэ эрхийг бол нээж өгсөн. За энэ нь өөрөө юу харуулж ийн гэхээр ер нь бол альва төлөлгөө ялангуяа хотын төлөлгөө бол хуулиндаа нийцэж боловсруулах ёстой. Гэтэл эсвэргээр манай төлөлгөөнд нийцүүлж хуулиа өөрчилж байна. Энэ бол ерөөсөө хуулийн ирэмбийн хамгийн том наазахын гажуудлыг бол харуулж байгаа. За тэгээ энэ хуулийн энэ өөрчлөлт нь өөрөө одоо ингэ байж байгаагаараа цаашдаа усаа ер нь хамгаалж чадах юм уу үгүй юм уу? Энэ хуулийн заалтыг парламент буцаагаад сэргээх ёстой юу үгүй юу гэдгийг дээр усны газрын даргыг саналаа хэлээч гэж нэгдүгээр хүсэж байна. Хоёрдугаарт нь болохоор түрүүн бас одоо зөндөө дурдлаа л да. Тэгээ энэ усны байгууллагаас одоо зөвшөөрөл буюу дүгнэлтийг аваагүй. Энэ нөр усны тухай хуулийн шаардлагыг одоо зөрчсөн. Энэ нь бол маш тодорхой байгаа. Тэгэхээр энэ усны хэрвээ одоо жишээ нь дараа нь усны газраас дүгнэлт гараад за усны чанарт нөлөөлөх юм байна. Ундны усны чанарт. За эсвэл одоо үерийн одоо аюул нэмэгдэх юм байна гэдэг ийм дүгнэлт гарах юм бол энэ ажил эхлүүлсэн байдал нь өөрөө яаж нөлөөлөх юм бэ гэдэг ийм асуулт байна. 1 минут авчи. 1 минут нэмсэн байгаа. Нэмсэн. За.
За тэгвэл ганцхан асуулт нэмээд асуучих. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд дээр иргэдийн оролцох хангасан гэдэг байгаа. Гэтэл бид нар одоо энэ нөлөөллийн үнэлгээг бол судалсан. За тэгэхэд бол энэ иргэдийн оролцоо бол ерөөсө хэлбэрийн төдий хангасан байна. За тухайлах юм бол нэг одоо асуудал гарч байгаа нь юу гэхээр танилцуулах баг маань 3 өөр газар нэг цагт одоо явж байна. За тийм одоо жишээ нь тайлан дотор дүгнэлт явж байгаа байхгүй. Яаж нэг баг 3 өөр газар нэг цагт явж идэг юм бэ гэдэг одоо жишээ нь ийм тайлбар асуумаар байгаа. Өөрөөр хэлбэл энэ дүгнэлтийг бол ерөөсө хэлбэрийн төдий иргэдийн оролцоог ерөөсө бодиттой хангаагүй. За мөн одоо иргэд 100% дандаа зөвшөөрсөн гэдэг ийм байдлаар одоо тайланд оруулсан байлээ. Тийм цаг дууссан. За Батбаяр дарга хариулъя тий. За төрийн албан агчийн хувьд мөн засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн зүгээс улсын хурлын хууль тогтоох эрх мэдэлд халдаж ямар нэгэн байдлаар дүгнэлт тийм санал хэлэх боломжгүй. Тийм болохоор бидний үүрэг бол хууль биелүүлэх үүрэгтэй. Хоёрдугаарт нь хэрвээ ямар нэгэн байдлаар усны байгууллагуудын зүгээс дүгнэлт гараад ийм хор нөлөөтэй эсвэл ийм хор нөлөөгүй гэдэг тийм шийдвэр гарах юм бол тэр шийдвэрийн дагуу зураг төсөл техникийн шийдлүүдэд өөрчлөлт оруулаад хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ төсөл хэрэгжүүлэгч бүх байгууллагууд биелүүлэх ёстой. Үүний сонгодог тод жишээ бол одоо оюу толгой кампани дээр явж байна. Өнөөдөр оюу толгой компанийн дөнгөж сая бидний хуралдаж явах үед ус бохирдуулсны төлбөрөө төлөх асуудлыг яриа сууж байна. Тэгэхээр хүн болгон үүргээ биелүүлэх ёстой. Усны газар усны тухай хуулиа хэрэгжүүлнэ. Нийслэлийн ажилтнууд нийслэлийн хэрэгцээ байдлын тухай хуулиа хэрэгжүүлнэ. За баярлалаа. Энэ олон нийтийн оролцоог хангасан байдлын нийгмийн нөлөөллийн үнэлгээтэй холбоотой асуулт ерөөсөө хариулагдахгүй яваад байгаа. Энэ дээр бас нэг тодорхой зүйл хэлчих хүн ер нь өнөөдөр ирсэн үү? За байгаль орчны яамны төлөөл Алтанзул дарга. Байгаль орчин уран зохицлын хөгжлийн яамнаас Алтанзул. За байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8-4-т бол тухайн төсөл хэрэгжиж байгаа нутаг дэвсгэрийн талбайд байгаа иргэдийн санал тэмдэглэлийг зайлшгүй авах зохицуулттай. Тэр нь өөрөө хуулийн туссан учраас тайлан дээрээ тулсан байдаг. За биднээс өмнө би танилцуулган дээр өглөө хэлсэн яагаад эхний хуралдаанаар тайлан бутсан бэ гэхлээр яг энэ асуудал дутуу байсан учраас зарим хороодын иргэдийн нийтийн хурлаар хилцүүлдэггүй байсан учраас тайлан албажих боломжгүй байсан учраас буцаасан. Тэгээ хоёрт одоо 12 сарын 3-нд Орсын тайлан гарвал яг шүүмж өгсөний дагуу манай төсөл хэрэгжүүлэгч маань энэ одоо иргэдийн нийтийн хурлын хуралдуулж иргэдийн оролцоог хангах хуулийн шаардлагыг бол хэрэгжүүлж ажилласан. Манайд бол албан ёсоор хурлын одоо тэмдэглэлээ иргэдийн гарсан саналыг ингээд нөгөө цахимаараа шууд илгээж байгаа учраас тэр нь бол бид нэр хуулийн шаардлага хангасан байна гэж үзэж байгаа. За. Тэгэхээр нөгөө хуулинд болол төрийн албан агч нь өөрөө хууль заасан үүргийг л хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэрний дагуу л ажиллаж байгаа.